Hi guys, хоббалах болонгийнхаа цоо шинхэн дугаарт тавтай морил. What is up you guys? Ингээд та бүхэнтэйгээ weekly recap-аар уулзаж байгаадаа маш их баяртай байна. Та нар маань weekly recap-ийн ховж өвнүүдийг санаад байжсэн байх гэж найдаж байна. За тэгээд хэдүүлэн өнөөдөр маш олон ховж өвүүдийг ярих учраас дэлгэцэндээ ойртоод тухлаад сууж байгаарай. За хамгийн эхний ярих гэж байгаа ховж маань болохоор Английн маш гайхалтай үзэсгэлэнтэй залуухан авьяаслаг дуучин болох Dua Lipa-гийн хурмын талаар ярих гэж байна. За Dua Lipa маань ингээд 2024 оноос хойш үерхэж байсан өөрийнхөө найз залуу Английн бас айгүй мундаг жүжигчин болох Callum Turner-тайгаа ингээд хурмаа хийгээд албан ёсоор эхнэр нөхөр болсон байна. За тэгээд нэг ч хурим хийгээгүй заяа 2-2 хурмыг хийсэн байна. За яг хуу ингээд 2 бүтэн ингээд те бүрийн хэмжээний хурим хийгээгүй л да хамгийн эхнийх нь болохоор энэ хоёр маань зүгээр Лондонд очоод Лондонгийн City Hall-аас ингээд гэрлэлтэд батлуулсан юм байна лээ. За тэр нь бол үнэхээр цомхон яг зөвхөн ингээд гэр бүл найз нөхөдтэй айгүй тийм цөөхөн хэмжээний одоо цөөхөн тооны хүмүүс оролцсон юм байна лээ. Нэг бараг л тийм гарын 10 хуруунд багтахаар ийм хүмүүс очсон байгаа харагдсан. Түүнийхээ дараагаар болохоор яг бүргийн хэмжээнийхээ айгүй гоё lavish тийм хурмыг Италид хийсэн юм байна лээ. За тэр нь бол үнэхээр маш олон хүмүүсийг хамарсан тийм маш олон зочидтой байсан ийм гайхалтай 2-3 өдрийг одоо дамжсан ийм гоё хурмын ёслолыг хийгээд өнгөрсөн байна. За тэгээ хэдүүлээ ингээд маш дэс дараалтайгаар detailтэйгээр ярьцгаая. За Callum Turner, Dua Lipa 2024 онд анх танилцчихсан гэж байгаа байхгүй юу? 2024 оны 1 сард анх энэ хоёр ингээд жоохон дотн харагдаад тэгээ тэр үеэр ингээд цуурхал гарч ирсэн байгаа хүү энэ хоёр ч одоо ингээд тэгээ үерхэд байгаа юм бахта гэдэг ийм цуурхал гарч ирсэн байгаа байхгүй юу. Тэгээ энэ хоёрын яг үерхсэн түүх нь одоо үерхэх бишээ хэрхэн уулзсан тэр уулзаа жан арун гэлтэй ингээл би бинийгээ хараад л шууд дурлал. Яг тэр мөчн айгүй хөөрхөн юм байна лээ заяа. Яаж ингэж анх танилцсан бэ гэхээр энэ хоёр анх Лондонгийн River Cafe гэдэг нэг тийм кафенд уулзаж таралцсан юм байна. Тэгээд одоо яагаад гэвэл ингээл би бинтэйг яриад унсан бэ гэхээр ч хоёрын хоёулаа яг нэг номыг нэг novel тийм зохиолын номыг уншиж байгаа гэдгийг олж мэдээд тэгэл хүүе чи наад ном уншаа би бас уншиж байгаа штэ гэдэгтэй ингээд тэрнээс болоод ингэж bond хийсэн гэж байгаа аахгүй юу. За тэгээд ингээд анх танилцчихад би биэндээ их татагдаад таалагдаад тэгээд ингээд үерхэд явсан юм байна лээ. За ямар ч гэсэн тэгээд 2024 оны 1 сард энэ хоёр маань яг тэр Лондонд болж исэн Master of Air гэдэг тэр after party-н дээр жоохон дотн байгаад ингээд харагдсан учраас хүмүүс гадуур энэ хоёрыг үерхэж авах магадaltaй гэсэн юм цурхлыг тарааж эхэлсэн байгаа. За тэгээд угаасаа тун удалгүй 2024 оны 7 сард энэ хоёр үерхэж байгаа гэдгийг албан ёсоор зарлаад Instagram дээр official болсон байгаа юм аа. За тэгээд 2025 оны 6 сард Dua Lipa яг British Vogue дээр ярилцлаганд орж байхдаа одоо engaged болсон тийм ингээд сүү тавьсан гэдгийг албан ёсоор зарласан байгаа. Хэдийгээр ингээд өөрөө албан ёсоор зарлаагүй байсан ч гэлээдээ хүмүүс гадар ер нь интернетээр яриадсан Dua Lipa engaged болчихсон юм шиг байна гэдэг нэг цуурхал явагдаадсан чи угаасаа тэр нь үнэн байж таарсан байна лээ. Тэгээд яг 2025 оны 6 сард энийг албан ёсоор British Vogue-оор зарлаж исэн юм байна. За тэгээд Dua Lipa, Callum Turner хоёр маань саяхан гэсэн үг шүү дээ. 5 сарын 31-ний өдөр Лондон дох Old Marylebone Town Hall гэдэг ийм одоо City Hall руу очоод албан ёсоор одоо яг тэ гарын үсгээ зуралцаад ингээд эхнэр нөхөр болсон байгаа. За тэгээд тэрэн дээрээ болохоор үнэхээр айгүй гоё хувцсан байсан. Би ингээд хальт харчгаад Dua Lipa-гийн зургийг нь хэн бэ нү гэж харсан. Нөгөө нэг Meghan Markle байна гэж харсан. Ягаад тэгэхээр ер нь нэг тэр байгаа байдал нь өнгө үзэмжэндээ ингээд яг тийм төрлийн харагдсан байхгүй юу. Тэгээд ингээд сайн харсан чи үгүй Dua Lipa байсан байл. Ямар ч сан үнэхээр гоё харагдчихсан. Ямар хувцас өмссөн байсан бэ гэхээр Schiaparelli-гийн тийм гоё couture юбхтэй ийм пижактай ийм цагаан хослол өмссөн байгаа байхгүй юу. Suit dress гэж байгаа юм. За тэнгүүдээ тэрнтэйгээ хослуулаад айгүй гоё тийм бэлээ өмссөн байгаа нь харагдсан. Түүнээс гадна Christian Louboutin-ы гутлыг өмссөн байсан. За тэнгүүдээ яг хослуулаад одоо тэр ансамблтайгаа хослуулаад маш гоё те ийм малгай өмссөн байгаа хгүй. Тэр малгай надад ер нь яг тийм Meghan Markle-тай адилхан харагдсан. Meghan Markle ч нэг тиймэрхүү малгай өмсөө яваад байдаг шүү дээ те. Тийм малгайтай байсан. За тэр малгай нь болохоор Stephen Jones гэдэг одоо энэхүү дизайнерын зохион бүтээсэн малгай юм байна лээ. Харин нөхрийнх нь хувьд гэх юм бол ийм navy өнгийн
костюм пижак өмсөд зангаж зүүчихсэн байсан. За 5 сарын 31-нд яг ингэжтэй Лондон City Hall-д гэрлээ батлуулчаад ингээл баахан зураг мурган энэ тэнүүгээр ингээл цацагдаад л Dua Lipa ингээд гэрэлсэн байна, нөхөртэй болсон байна, бла 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 гэл ингээл баахан юмнууд бичгдээд хүмүүс болохоор тэрийг нь л яг хормон байсан гэж бодоод тэ ямар хөөрхөн цамхан хурим хийсэн өстө бусад одоодыг бодоход бол тэ ингээд арай өөр маягаар ингээ хийж ин тэр гэл тим юм ярьсан боловч no тэр нь яг аль биесийн хурим байгаагүй байхгүй зүгээр ингээ гэрлэлтэй батлуулсан. Яг жинхэнэ хурим нь болохоор хурмынхын ёслол нь одоо яг дараагийнхын 7 хоногт буюу 6 сарын 6-ны өдөр Итали улсад заяа Сицилигийн Палермод болж өнгөрсөн юм байлээ. Тэгээ энэхүү одоо хурмынхын ёслол нь бол бүр ингээд тэгээ яг л нөгөө Jeff Bezos-ийн хурим шиг тэгээ бүр ингээд 2-3 өдрийг дараалсан ийм амар том ингээд янз бүрийн тэгээ ивентүүдийг хамарсан ийм хурмын ёслол болж өнгөрсөн юм байна лээ. За тэгээд яг хурмынх нь өдөр нь болохоор 6 сарын 6-нд яг хагасаа өдөр болсон юм байна лээ. За тэрний өмнөх өдөр нь яг 6 сарын 5-нд болохоор reception одоо rehearsal dinner энэ гэдэг юм болдог штэ тий. За тэгээд тэрэнд зориулаад нөхөр нь Dua Lipa зориулаад ингээд нэг гоё street party зохион байгуулсан гэсэн. Ингээд Sicily-гийн гудамжинд тий. Ингээд тэр айгуу том гудамжийг ингэж бүр одоо түрээсэлж аваад чих юм уу те ингээд бүр хааж агаад зөвхөн өөрсдийнхөө зочдод ингээд зориулаад тэм нүсэр гудамжны street party зохион байгуулсан юм лээ. Тэгэд тэр нь айгу гой заяа бас яж хаад энэ хоёр ч хамгийн анх ингээд уулзаад номноос болоод те адилхан ном уншиж байгаа гэдгээсээ болоод ингээд bond хийсэн гэдэг гэсэн шүү дээ те. Тэгээ тэрийгээ ингээд харуулах гад reminisce хийх гээд тэрхүү street party нь яг тийм номны тэгээ vintage тийм номны дэлгүүрийг харуулсан тийм themтэй өнгө аястай сэтвтэй байсан юм байна лээ. За тэгээд яг тэр нэг гудамжны party хийсэн гэдэг аа шүү дээ. Яг тэр гудамж нь ямар одоо гудамж талбай байсан бэ гэх юм бол 18 дугаар зууны яг тэр 90 үеийг харуулсан айгуу тийм түүхт гудамж талбай болох Croix de Vespri гэдэг ийм square байдгийн юм заяа. Би одоо бас буруу дуудчихж магадгүй шүү. Sorry. Okay. Тал эхэлтэй хүмүүс байгаа бол. За тэгээд ийм талбайд болж өнгөрсөн юм байна лээ. За тэгээд тэрхүү street party-нд нь л гэхэдтэй бүр хэдэн зуун зочид өргөдөж очсон гэдгсэн. За тэгээд яг дараагийнх нь өдөр нь буюу те ингээд хагасаа өдөр яг аль биесээр ингээд хурмынх нь өдөр нь болж байгаа юм. За тэгээд хурмынх нь хувьд гэдэг юм бол өчтдээ манайхаа яг Palermod байдаг Villa Valguarnera гэдэг ийм одоо гайхамшигтай газар болсон юм байна лээ. За тэгээ энэ нь бас л тэг маш ингээд түүхт 18 дугаар зууныг харуулсан тийм тэг түүхт одоо mansion газар гэж байгаа байхгүй дээ. Тэр нь ингээд бүр айгуу тийм гоё monumental garden цэцгийн хүрээлэн тэртэй юм байна лээ. Тийм ер нь л нэг тийм эртний дээр үеийн тэг угаасаа нөө Итали улс чинь бүр тэг амар түүхтэй улс байдаг шүү дээ. Итали руу очиход л хамаг ингээл баг гудамжаар нь алхахад л зүгээр юу харагддаг шүү дээ ингээд уран баримл харагддаг тийм түүхт газар ингэж хурмаа зохион байгуулж хийсэн юм байна лээ. Тэгээ энэ бол үнэнхээр out of this world байсан гэсэн айгуу гоё чаман бүрстэ хамаг засал чимэглэл тэр сандал ширээ бүр бүх юм амар дитейлтэй бүр үнэхээр гоё тансаг хорин болсон гэдгсэн. За тэгээ яг тэр хурмынх нь одоо зочдын суух сандалнууд нь гэхэд шүү дээ те амар гоё тийм сатин материалаар хийгдсэн ийм bow буюу одоо вантигнуудтай заяа. За тэгэнгүүтээ яг тэр зочдтой өгөх гээд ийм Sicilian те бүр яг үнэхээр Sicilian тийм алмондуудыг те айгуу гоё тийм sugary чихэрлэг алмондууд юм л да. Тийм алмондуудыг ингэж зочдтой шууд ингэж орж ирэхэд нөхөр ингэ бэлдсэн. За түүнээс гадна гараар бүр ингэж ойсон Stay mad with me forever гэдтэй надтай үргэлжтэй ингээ хоёлаа би биендээ уурлалцаад ингээд тэ өөрт хамт байя гэсэн нэг тийм хөрхөн нэг joke маягаар тэ ингэж хөрхөн юм битсэн тийм hand embroidered handkerchief-нуудыг буюу одоо нүсний альчуурнуудыг бас ингэж зочидоо ингэж тарааж өгсөн юм лээ. Ер нь л тэгээд бүх юмныхын дитейлүүд нь бол үнэхээр гайхалтай байсан гэж хэвлэл мэдээлэлээр бичигдчихжээ. За тэгээд энэ хоёр маань яг нөгөө нэг altar дээр очиод ингэж би биендээ тэ ингэж хайртай мартай гэж хэлээл нөгөө нэг vow уншина гэж байдаг тэ би биендээ vow хэлээл тэ би чамайг үрд мөх тэгж жаргах болно би чамайг тэгэх болно гэж би биендээ өгдөг амлалтууд. Яг тэрхүү vow exchange хийж явах үед нь болохоор Elton John өөрийнхөө Your Song гэдэг тэ тэрхүү яг дууга төгөлөр хууран дээр өөрөө төгөлөр хураа тоглоод ингээд дуулаад байжсэн юм байна лээ. Одоо артлын background music нь болж байгаа гэсэн үг юм. За үүнээс гадна Elton John-оос гадна бол угаасаа энэ хүү хурим нь
хоёр одын хурим учраас зөндөө олон алдартай одоо хүмүүс очсон юм бэ. Fashion industry-гийн хүмүүс ч тэр music industry-гийн хүмүүс ч тэр маш олон тий. Одоо Hollywood-ийн хүмүүс очсон байгаа харагдсан. Одоо жишээ нь гэх юм бол Donatella Versace очсон байна. Versace яагаад вэ гэхээр хинчин Dua Lipa ч ер нь айгүй Versace-гийн ambassador болдог шүү дээ тий. Айгүй юм одоо Versace-гийн зар сурталчилгааны тэрэнд ингэж тоглож ингэж ambassador хийдэг байгаа. Тийм учраас ингээд Donatella Versace очсон харагдсан. Charlie XCX за түүнээс гадна залуудуучин Olivia Dean очсон байсан. За мөн нэг Tame Impala гэд хамтлаг удаа штэ нэг Jenny-тэй хамттай Dracula гэх тэр дуугдуулдаг тийм. За Tame Impala-гийн гол дуучин болох Kevin Parker өөрийнхөө их нэртэй очсон байгаа харагдсан. За түүнээс гадна Mark Ronson очсон гэдэг. Тэ ер нь бол маш их хэмжээний юм Hollywood-ийн хүмүүс очсон юм байна лээ. За тэгээд яг н Sicily-тэй ингээ Palermo-d болохоор бас манай Монголтай адилхан юу гэдэг юм бэ лээ одоо sound curfew буюу одоо манай Монголд чинь төв цэнгэлдэг хүрээлэнд тоглолт болоход шөнийн 12 цагаас ч хойш илүү те ингээд дуу чимээ гаргаж болохгүй гэлтэй дээ штэ те тэрнтэй адилхан Sicily яг тийм curfew байдаг байгаа байхгүй тэдэн цагаас хойш ингээд дуу чимээ гаргаж болохгүй гэд за тэгсэн чинь зөвхөн Dua Lipa одоо энэ Callum Turner хоёрт зориулаад Sicily-гийн тэрхүү curfew-г одоо зөрчих тийм эрхийг өгсөн юм байна лээ. Тийм болохоор ингээд тэр party нь бол бүр ингээд шүн үргэлжлээд явсан гэсэн. Тэгээд одоо зөндөө олон мундаг DJ нэр очиж те David Guetta энэ төр очиод ингээд DJ хийж party-г нь одоо хөгжмийг хийгээ явж исэн маахгүй. Тэгээд эдгээр болохоор бүр ингээд curfew-нээсээ бүр даваад шөнийн хугацаанд ингээд хөгжим тоглох боломжтой байсан юм байна лээ. За тэгээ хамгийн эцэст нь одоо хурмыг нь өндөрлөхөд хүргэсэн зүйл нь юу вэ гэх юм бол амар тийм grand тэ бүр айгүй том нүсэр юм fireworks болсон гэсэн салют ингэж буудаад тэгээд ингээд энэ хүү party шүн өндөрлсөн юм байна лээ. За тэгээ маргааш өдөр нь бүтэн сая өдрийн өглөө нэг айгүй гоё тийм brunch хийсэн байгаа хгүй зочдоор бөөнөрөө нийлээд бас ингээ гадаа гоё ингээд тэ сууж агаад ийм brunch хоол ингэж идэхтэй өдрийн хоол идэх юм зохион байгуулсан юм лээ. Тэгээ тэр мөрөн ч гэсэндээ бүр үнэхээр гайхалтай тансаг байсан гэсэн. Ер нь ингээ хурмийнхан юу хоолнч дээр тэр бүтэн сая өдрийнх нь brunch дээр 5 дахь өдрийнх нь тэрхүү нөө street тэ party-ийн хоол молонч тэр бүгдээр Michelin star тэ шефийн ахлах таваажийн бүр ингэж гардаж хийсэн гайхалтай дэшнүүд байсан гэсэн. За тэгээд одоо ингээ 3 өдөртэй Sicily-д Palermo-д ийм нүсэр юм хийж байгаа штэ тэ ийм баахан ивенттэй ийм одоо хурмын баахан ивентүүдийг хийж байгаа. За тэгээд 3 өдрийн туршийнх нь энэхүү celebration нь Palermo хотод нийтдээ 268 сая евроны орлогыг оруулсан гэж байгаа байхгүй юу. За тэр нь доллараар ингээ одоо тий хөврүүлэнгүүд 307.7 сая долларыг ингээд Palermo хотод хөрөнгө оруулсан гэсэн үг. Яасан гэж манайхаа яг та нар хэрүү Jeff Bezos-ийн хурмыг санаж байгаа бол би бас тэр тухай ярьжсэн шүү дээ. Тухайн үед өнгөрсөн жил боллоо те. Нөө Venice тулсан шүү. Тэгэхэд яаж ийла би танарт хэлжсэн Jeff Bezos-ийн хурим боллоо гэд баахан те хүмүүс бас одоо Venice хотын хүмүүс бослого гаргаад те бөөм болоод ийм баян хүмүүс одоо манай хотыг хурж ирж ингэж түрээсэлж авч яадаг ста бла 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 гэж амар Jeff Bezos-ийн эсрэг ингэж одоо бослогын дэр хийгээл зураг мөргийг нь авч ингээл те баахан юм хамаар зурж бодож мудаад no Bezos ч гэлөө тэ нэг тиймэрхүү юмнууд тавьж мавьжсэн гэд тэрнтэй адилхан бослого бас болсон юм байна. Dua Lipa-гийн хурмнаас болоод. За тэгээд энэ хэвлэл мэдээллийнхэн бүр ингээд ухаад тэ судалгаа хийгээд үзсэн чинь тэр одоо Dua Lipa-гийн хурмын эсрэг байгаа энэ бослого гаргаж байгаа хүмүүсийн ихэнх хүмүүс нь адилхан Jeff Bezos-ийн хурмын эсрэг бослого хийж байсан адилхан тэр хүмүүс байна гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр яг л нэг ийм хүмүүс ер нь яриад байгаа энэ бослогонууд болохоор ер нь л зүгээр нэг аягүй тийм зохион байгуулалттай улс төрийн хэрэгээр ч юм уу нэг тийм ям зүрийн тиймэрхүү организашнуудаас явуулдаг ийм зохион байгуулалттай юмнууд байдгаа гэдтэй зүгээр ингээ ард иргэд очиод ингээд бослого хийгээд байгаа зүйл бол биш ингээ бүр зохион байгуулалттай мөнгө төгрөг авч агаад ингээ бослого хийдэг гэдтэй. Тэг ер нь үний юм шиг байгаа хгүй тэр нь. Ягаад вэ гэхээр уул нь бол Jeff Bezos-ийн хуримч нь Venice болсон шүү дээ те. Өөр хот те юуны Италийн нэг өөр хот. Тэгж яагаад одоо ингээ Dua Lipa-гийн хурим болохоор ингээ Sicily, Palermo-d болж байхад адилхан төрлийн яг адилхан тэнд оролцож исэн Jeff Bezos-ийн протестэнд оролцож исэн хүмүүс тэр протестэнд явж ин гэж байгаа байхгүй юу.
Тэгэхээр яг л ийм зохион байгуулалттай ийм организашнуудаас ингэж тэ мөнгө төлж явуулдаг л зүйлүүд юм шиг байлаа. Ямар ч гэсэн ингэ хүмүүс баахан бослого энэ төр хийгээд тэ ингээд баян хүмүүс бол манай ингэж газар нутаг дээр тэ манай улс оронд ийм манай хотод ингэж эрэхтэй байж тэ ингэж бүр ингээд гудамж төрөөсөлж авч ингэж жаргах ёстой биш энэ төр гэсэн тийм одоо зарчмаар тэгэж бослог гаргасан юм байна лээ. Тэгээ иймэрхүү сайнуудыг барай явжсэн гэж байгаа байхгүй. Palermo is not for the rich тэ. Palermo хот бол ингээд тэ баян хүмүүс зориулагдсан бишээ. За тэгэнгүүт тэ Palermo is not for rent тэ. Боёо Palermo-г төрөөсөлж авч болохгүй гэсэн тэ ийм зүйлүүдийг ингэж бариад явжсэн гэсэн. За тэгээд Palermo хотын дараах те Mayor Roberto Lagola нугасаа гарч ирээд ингээд энд хандаад юм хэлсэн байгаа хгүй statement хийсэн. За тэрэн дээр болохоор ингэж хэлсэн байна лээ. Ард иргэдийн одоо ингээд одоо яриад байгаа юмыг ойлгож байна те ингээд бас энэ хэдэн өдөр ингээ хэцүү байсан байх. Зарим ингээ гудамжууд ингээ хаалттай ч юм уу те. Тийм одоо inconvenience-ийг одоо иргэдүүдэд ингэж өгсөн байх. Гэхдээ хэдүүлээ ингээд энийг сайн бодож үзэх хэрэгтэй те. Яагаад вэ гэхээр эн чинь бол айгүй тийм одоо төр зургийн одоо ийм restriction-ууд байгаа шүү дээ. 2-3 өдөр үргэлжилж байгаа. Тэгээд энэ иймэрхүү хурмуудыг ч юм уу иймэрхүү те маш нүсэр имийг Палермо хотод зохион байгуулж явуулах нь манай хотод айгүй сайн байдгаа тий. Манай хотыг олон улсад ингэж таниулж өгж гин. За түүнээс гадна одоо маш их орлогыг манай хотод оруулж өгж байгаа. Тийм болохоор ард иргэд маань энийг бодож үзээд энэ зүйл нь бол харин ч манай хотод илүү сайнаар нөлөөлж байгаа гэдгийг бодож үзээд ингээд 2-3 хоног ингээд төвчээртэй байгаараа гэдэг ийм зүйлийг хэлсэн юм байна лээ. Гэтэ тэр бол үнэн шүү дээ. Яаж ч бодсон ингээд ийм одоо Холливуудын одууд ч юм уу те иймэрхүү хүмүүс хурж ирээд ингээд хурим хийхэд чинь бол тэ нэг ямар ингээд хэдэн сараар нь тэгээ бүр ингээ амар хэцүү юм болох гэж байгаа ш. 2-3 хоног болоод өнгөрөх гэж байгаа. Гэтэ маш их орлогыг та нар бодоод үзэлтэй те сая хэллээ ш. 307.7 сая долларын орлого оруулна гэж чад юу гэсэн үг. Хэрэв манай Монголд те Монголын одоо хээр талд ч юм уу нэг Холливуудын одоо од хурж ирээд хурмаа хийх юм бол те ийм их хэмжээний мөнгө манад оруулах юм бол одоо юу болох вэ? Та нар бодоод үзтээ манай хотод те манай улсад за түүнээс гадна тэгэл Холливуудын тэр од Монголын одоо тэр одоо хөвсгөл далайн тэрүнд ингэж хурмаа хийж 2-3 өдрийн юм ивент зохион байгуулж байгаа гэл тэнгүүд одоо хүмүүс те Монголын хөвсгөл хийж юу гэдэг ингээл амар тийм international team имийг өгөх байхгүй те одоо нэр хүндтэй болгож байгаа гэсэн үг шүү дээ те. Тэгэхээр бас тэр талаар нь хүмүүс ойлгож үзэх хэрэгтэй гэж бодож байна. Тэгэхээр би одоо энэ Palermo хотын дараагийн ярьсан зүйлтэй бол миний хувьд бол тэ санал нэгдэж ин гэж бодож байна. За манайхаа ямар ч байсан Dua Lipa маань ингээд хүний хүн болжээ тэ айл гэрийн эзэгтэй болжээ эхнэр хүн болжээ. Тэгээд хүмүүс бол хэнийг Dua Lipa-г Anwar Hadidтэй үерхдэг багт амар ингэж тэ шүтдэг байсан штэ хүмүүс бүр тэр хоёрыг амар гоё хосууд энэ төр гэж хэлдэг байсан. Яг нэг Bella Hadid, Gigi Hadid хоёрын дүү эрэгтэй дүү тэ Anwar Hadidтэй ингэж үерхэд бас нэлээд олон жил үерхсэн багш 2-3 жил үерхчихсэн. Тэгээд угаасаа тэрнээс 2021 онд илүү 22 онд салж исэн. Тэгээд явж агаад энэ хүү залаатайгаа танилцаад ингээд гэтэ энэ хоёр бол айгүй хурдан татсан байгаа. 2024 онд танилцаад 2026 онд гэрэлтэж байгаа гэхээр бүр маш хурдан ингээд татсан байгаа нь бол харагдаж байгаа. Гэтэ хүмүүс тэгж ярьдаг шүү дээ. When you know, you know. Тэ яг чиний хүн мөн үү? За энэ жахам мөн үү энэ гэдэг яг мэдэрч аваад тэ тэгэх юм бол цаг хугацаа ямар ч хамаагүй хэдэн жил үерх нү тэ баг хэдэн сар үерх нү хамаагүй тэ яг ингээл мэдрээд л гэрэлцдэг гэдэг яг тэрнтэй адилхан одоо яг л үнэхээр л заян ханыг олсон байх гэж найдаж байна Dua Lipa-гийн хувьд. За манайхаа хэдүүлээ дараагийнхаа ховж руугаа орцгоё. Дараагийн ховж маань болохоор Ariana Grande-гийн тухай ховж байна. За та бүхний мэдэж байгаачлан та нар маань мэдсэн ч магадгүй мэдээгүй ч магадгүй гэтээ ихэд мэдсэн байх л та. Ariana Grande маань ингээд аялын тоглолтоо эхлүүлсэн байгаа нөгөө нэг өстө тий бараг л бүтэн жилийн туршид фэнүүдийг галзууруулад байсан тий хүмүүсийн яриа болоодсэн тэр гайхалтай World Tour ингээд албан ёсоор эхэлсэн байна. За тэгээд эн чинь бараг жилийн өмнө тий ингээд Ariana Grande зарласан шүү дээ би ингээд юугаа аялын тоглолт хийх гэж байгаа гэдгээ зарлаа тий тикт мэгт ингээд зарагдаж эхэлсэн чинь өстө бөө юм болсон шүү дээ тий бүр хүмүүс ингээд зүгээр онлайнаар ороод ингээд pre-sale ticket авахд шууд wait list-энд ордог. Шууд 10 цагт ингээ онгоо нэгсэн бол 10 цагт ингээл вебсайт руу оронгууд аль үшэнэ те бүр хэдэн мянган хүмүүс ингээ таны урд чинь байна.
Тэгэхээр та очрондоо хүлээх хэрэгтэй гэж бүр хэдэн цагаар вебсайтн дээр хүлээж байгаа л яг таны ээж болоод орох гингүүд аль үши билетэн зарагдаад дууссан тий. Тэнгүүд нөө resale ticket гэж хүмүүс одоо өөрснөө билет авчаад тэрийг дахиж ингээд зардаг штэ шагалж зарна гэж тий. Тэр нь өстой бүр хэдэн мянган тий хэдэн 10,000 доллар молор хүрээд бөө юм болоо тэрнээс болоод Ariana Grande гарч ирээд тий ингэж болохгүй гэж Ticketmaster-ыг ингэж шүмжилж мөмжлээ бөө юм болж исэн тэрхүү тоглолт чинь одоо ихсэн байгаа манайхаа. За хамгийн сүүлд Ariana Grande хизээ аялын тоглолт хийжсэн бэ гэхээр 2019 онд өөрийнхөө Sweetener гэд World Tour хийжсэн. За тэрхүү тоглолт нь болохоор 2019 оны 8 сарын 18-наас эхлээд 2019 оны 12 сарын 22-ны хүртэл явагдажсэн. Тэгээд бүхэл бүтэн 100 тоглолтыг одоо North America, Europe энтэр гэсэн тий иймэрхүү одоо Австрали гэсэн иймэрхүү газруудаар очиж тоглож исэн байгаа. За харин одоо тий бүхэл бүтэн ингээд 7 жилийн дараагаар Ariana Grande маань өөрийнхөө Eternal Sunshine гэдэг World Tour-ыг эхлүүлсэн байгаа. За тэгээд хамгийн ихнийх нь тоглолт нь California мужийн Oakland хотод болсон байгаа хгүй. За тэгсэн чинь бөө юм басаа манайхаа. Окей. Яасан бэ гэсэн чинь яг тэр өдрийнх нь тоглолт нь хамгийн ихнийх нь тоглолт гэсэн шүү дээ. Яг тэнд очисон хүмүүсийн одоо фэнүүдийнх нь авсан зурагнууд, бичлэгнүүд TikTok-оор янз бүрийн social media платформудаар тархаад тэгээд хүмүүс ингээд бүр Ariana Grande-г айгүйх шүүмжилж эхэлсэн ба. Шүүмжлэх гэх юм уу? За шүүмжлэх гэх юм байл та. Гэхдээ ингээд ихэнх хүмүүс айгүйх ингээд Ariana Grande-д санаа зовж байгаа. Яна тэ үнэнхээр биш ч манай Ariana-аас бүр амин хаана байгаа юм бэ гэмээр тэ бүр амар туранхаа болчих is she okay I don't think she's okay эсвэл бүр үнэнхээр баг хүчтэй салхи хийсгэд тэ үлээхэд бол ингээд хийсэд алга болчихоор байна. Тэг угаасаа ер нь манайхаа аягүй турхаа харагдчихсан. Гэтэ яг тэр чинь нөгөө Wicked-ээс хойш бүр амар тураад байгаа гэл би зөндөө бол ер нь биш үү дээр ярьж байгаа шүү дээ. Wicked-ийн бичлэгүүд дээр ялангуяа их ярьжсэн. Ariana Grande, Cynthia Erivo хоёр ингээл бүр амар хойлоо амар турцсан дээ Wicked-д ингэж тоглож гиснээс хойш хамаг ясмаас нь гараад л та бүр ингээл юм гараад л те. Тэгсэн чи яг тийм хэврэ байна лээ. Тэгээ айгу сонин гэх юм бол саяхан штэ бүр ингээд Wicked 2 дуусаад Wicked 2-ын одоо промо энэ дуусаад Ariana Grande хэсэг ингээд гадуур явж байгааг нь харагдсан чи айгу гой бас те жоохон жин нэмсэн байгаа юм шиг харагдчихсан. Тэгээ хүмүүс ашгүй дээ тэр балер Wicked гэдэг кино дуусаад ингээд Ariana буцаа жоохон жин нэмж эхэлж байгаа шиг байна. Ашгүй дээ өстой арай жоохон ирүүл харагдаж энэ тэр гэж бичээдсэн чинь no буцаад ингээд амар турцсан байлээ. Яг л нэг Wicked дээр харагддаг шиг бүр тэрнээсээ амар болсон юм уу? Айгуу туранхаа харагдчихсэн. Тэгээ хүмүүсийн яриад байгаа, тэгээ ихэнх хүмүүсийн фэнүүдээр яриад байгаа нь болохоор тэр л байгаа байхгүй юу? Ямар амар турцсан юм бэ? Бүр үнэнхээр ингээд юу унах гэж байгаа юм шиг харагдаж байна. За тэгээд энэ туранхай байдлаасаа болоод бүр ийм эцсэн байдлаасаа болоод угаасаа тоглолт нь амар одоо энергигүй харагдаж байна. Ямар ч тийм energy байхгүй, хүч чадал ингээд vibe байхгүй зүгээр нэг угаасаа нөгөө malnourished хүн нөө хитрхи туранхай одоо ийм ED энтертэй хүн ч юм уу те угаасаа нөгөө биений хүч байхгүй болчтой шүү дээ. Ингээд хит туранхай хүмүүс ч ингээд биений хүчгүй байдаг, эсвэл бол айгүй хурдан даардаг ч юм уу те ингээд угаасаа malnourished байгаа гэсэн үг шүү дээ. Тийм болохоор тэр нь харагдаад ч байгаа маа хашаа ингээд яг дуулж байхдаа айгүй хүчгүй дуулж гин өөрийнхөө нөгөө choreography-тэй ингээд бүжиглж байгааг нь харахад бол угаасаа айгүй тийм хүчгүй бүжгэлж гин бараг ихэнх одоо бүжгийг нь бол ингээд арийнх нь бүжигчт нь авч явж гин. Тэгээ Ariana болохоор ингээд хөдөлгөөнүүд айгүй зөөлхөн хийгээд л ер нь л бишцсэн байна. Тэгээд stage presence байхгүй болчих гэж бас яриад байгаа байхгүй ингээд тайзаа эзэгнэхтэй одоо нэг юм aura гэж дуучдад байдаг шүү дээ. Тэгэхээр яг тэр тайзаа эзэгнэх тийм орон байхгүй болчихсон байна. Бараг ингээд тэ тайзан дээр айгүй жижигхэн харагдаж гин гэж тийм юм ярьж байгаа хгүй. Түүнээс гадна хүмүүс Ariana-гийн тим тэ ингээд багийнх нь угаасаа ингээд Ariana ийм амар frail тэ бүр хүч чадалгүй ийм ядарсан ийм болцсон байгааг мэдж байгаа учраас угаасаа бүжгүүдийг нь айгүй тийм амархан хөдөлгөөнүүдийг одоо сонгож тийм амархан бүжгнүүд болгоцсон байна гэж яриад байгаа. Тэгээ тэрийг бүр ингээд 2019 онд хийжсэн Sweetener Tour-ийн choreography энтертэй ингээд харьцуулаад байгаа байхгүй хүмүүс тэгж харьцуулсан бичлэгүүдийг айгүйх онлайнаар тавьж байгаа нь харагдчихсан. Тэгээ угаасаа тэр 19 оны Sweetener Tour бол үнэхээр амар iconic tour байсан шүү дээ. Ariana-гийн байгаа байдал нь stage presence, aura за түүнээс гадна дуулж байгаа нь тэгээ бүр ингээл майк нь амар угаасаа нээлттэй байгаа нь харагддаг амар хүч чадалтайгаар ингээл дуулаад л тэгээ хоолоо нь тэгээд түүнээс гадна бүжгээ хийж байгаа нь амар ингээл тэ эрт хүчтэй бүжгнүүдээ хийгээд л тэгэл тэр түүнээс гадна Ariana-гийн тэрхүү тоглолтынх нь одоо outfit-нууд нь
костюмнууд нь бүр үнэхээр гахалтай байсан. Амар зэвүүн юм гой тийм badass тийм костюм энтертэй байдаг байсан. За тэгсэн чи одоогийнх дээр ингээ харьцуулсан чинь тэр ингээ Ariana-гийн badass тэрхүү vibe нь байхгүй болчихсон. Харангууд яг л нэг тийм Wicked-ийн тэрхүү персонагаас гарч чадаагүй юм шиг нэг л юм намирсан те плачууд өмссөн. За тэгээд нэг ганц хоёр корсет энтертэй тиймэрхүү барисууд энэ дээр өмссөн байгаа нь харагдсан л да. Яг өмнөх шиг гэхдээ тэднэрийнх нь тэр ингээд амар тийм сүртэй ингээ барисууд өмсдөг байсан бол тэр нь байхгүй болчихсон. Зүгээр л нэг айгуу тийм бие барьчихсан. Тэгээд яаж гадаа өөр амар турчсан болохоор тэр нь ингээд өөрт нь жоохон сонио харагддаг ч юм уу те. Тэгээд тиймэрхүү ер нь л энерги болчиж гэд бүр хүмүүс тэгж амар гадуур ингэж шөмжилж байгаа. Тэгээ энэ тоглолт нь сая 2-3 хоногийн өмнө болсон байна хаа. 2-3 хоногийн дотор хүмүүс бүр ийм амар ингээд гадууртай сошиалаар яриавчж байгаа байхгүй юу. Тэгэд бас нэг зураг ингээд амар их ингэж surface хийж яваад байгаа гадуур Ariana ингээл нэг хөдөлгөөн ээж ахт нь ингээд цээж нэг гарсан байхгүй. Тэгсэн чи ёо нэр үнэхээр тэр бол үнэхээр нүд халтрам зураг байсан. Тэгээ би анх харчаад за энэ хүмүүс худлагаасаа те энэхүү narrative энэхүү яриаг улам амар эрчимжүүлэх гээд албаар бүр ингээд Photoshop хийгээд илүү хэтрүүлэхтэй болгоцсон юм шиг байна гэж бодсон чинь хүмүүс бүр гаргаж ирээд үгүй ээ эн чин Photoshop биш шүү энэ бол зөвхөн жинхэнэ би яг үнэнгээсээ өөрөө те очоод тэр бичлэгийг хийсэн хүн юм а энэ бол AI биш энэ бол Photoshop биш үнэхээр байгаа ингээд бүр тэр зургийг нь бичлэгийг нь тавьсан байхгүй тэгсэн чинь Ariana-гийн цээжийг нь харч бүр ингээд бүх яснууд нь те одоо хүний биеинд байгаа бүх яснууд ингээд бүгдээрээ ингээд ил гараад ирсэн. Ингээд баг ясыг нь тоолж болохоор те ингээ хавраг маврагыг нь баг тоолж болохоор тийм амар ясмас нь гараад ирчихсэн. Тэгээ хүмүүс бол үнэнхээр амар санаа зовоо this is not okay. Тэгээ энэ бол үнэнхээр зүгээр биш. Үнэхээр Ariana энэ байдлаараа бол те энэ олон шоугаа хийж чадахгүй гэдэг байгаа байхгүй юу. Ariana-гийн одоо энэ хүү Eternal Sunshine гэдэг World Tour нийтдээ 41 тоглолтыг хийн гэж төлөвлөжсөн байгаа юм байна лээ. Одоо 2026 оны 9 сарын 1-нд хамгийн сүүлийнхэн тоглолтыг хийгээд дуусна гэж байгаа байхгүй юу. Тэгэд яг North America болон Европоор ингэж тоглолтоо хийх юм байна лээ. Тэгээ хамгийн сүүлийнхэн тоглолт нь 9 сарын 1-нд Английн Лондон хотод байдаг O2 Arena-д болоод ингэж өндөрлөх байгаа байхгүй. Тэгээ нийтдээ 41 тоглолтыг хийн. Тэгээ хүмүүс яаж ийм байдлаараа тэгээ эхнийхээ тоглолтын дээр л харахад ийм амар ядарцsanтай ямар ч энерггүй дээ дуулж байгаа ч гэсэндээ өмнөх тоглолттой харьцуулахад Ariana ч бол угаасаа амар мундаг хүч чадалтай дуучин штэ тий хоолойтой дуучин. Тэгж яхад ингээд дуулахтаа хүртэл амар яг амьдаар дуулж байгаагийн хувьд бол амьдаар дуулж байгаа гэхдээ айгүйх backup vocal ашиглаж байгаа байхгүй. Ингээд цаана backup vocal нь яваад өөрөө тэрнийхээ дээгүүр давж ингээд одоо микрофонтойгоо дуулж байгаа гэхдээ айгүй хүчгүй дуулж байгаа болохоор баг backup vocalууд нь илүү даваад өөрийнх нь холоос нь илүү даваад байна гэж байгаа байхгүй юу. Тэгээд хүмүүсийн бас ингээ ажигласнаар болохоор айгүй хурдан out of breath болж байна. Жохон дуулж байгаа л ингээл амьсгаагаа те ингээд амьсгаан давчтаад байгаа нь бол харагдчих ингэж хүмүүс ярьсан байна лээ. Тэгэхээр яагаад вэ гэхээр угаасаа яаж ч утсан үнэхээр malnourished бол үнэхээр тийм нь одоо турцсан ингээл хоол молоо сайн идэхгүй байгаа бол үнэхээр хүн энергигүй болохоор яаж ч утсан ингээл те жоохон байгаа л ятарчдаг штэ те. Тэгээд тийм юм хүмүүс амирх ярьж байгаа. Тэгэд аль үшээ эхнийхээ тоглолтын дээр л юм байгаа юм чинь яаж ингээд энэ олон сарын хугацаанд тоглолтоо хийгээд 41 шоу хийх юм бэ? Энэ бол баг Ariana энэ тоглолтыг дуусах үед бол баг хэвтэрт орох байхаа гэсэн юм ярьж байгаа. Тэгээ ер нь бол өнгөрсөн Sweetener гэдэг World Tour-ийнх нь перформансуудыг энэ удаагийнх нь перформансуудтай ингээд харьцуулчихсан. Тэгээ энэ бол адилхан хүн биш байна. They are not the same person гэсэн тэ иймэрхүү юмудаа яг хүмүүс гадуур ярьж байгаа нь бол харагдчихсан. Тэгээд Ariana Eternal Sunshine гэдэг энэхүү тоглолтын дээрээ зөвхөн яг өөрийнхөө сүүлд гаргасан тэ Eternal Sunshine альбомныхаа дуунуудыг дуулахаас гадна өөрийнхөө өмнөх нэг тэ айгуу гоё iconic дуунуудаа ч гэсэндээ дуулж байгаа нь харагдчихсан. Одоо чинь Seven Rings ч юм уу тэ Thank You Next гэдэг ер нь мундаг дуунуудаа дуулж байгаа юм байна лээ. Тэгээд хүмүүс бүр ингэж ярьж байгаа байхгүй юу? Одоо Ariana-гийн энэхүү яг тоглолт нь ингээд бүхэл бүтэн 3 цагийн сет юм байна л да. За тэгсэн чинь ингээд 3 цагийн туршид болохоор яг ганцаараа ингээд л айгу те ингээд амар мундаг бүжиглэж юм choreography-гээ өөрөө амар ингээд хүч чадалтай ингээд хийгээд л те бүр ингээд амар ингээд өөрөө амьдаар дуулж малаа ингээд хамгийн юмнуудаа хийгээд л тийм амар байдаг байсан. Урд нь тэгж хийдэг байсан бол одоо үгүй яг энэ 3 цагийнх нь ингээд сет ингээд харангууд ихэвчлэн амар тийм ансамблаараа хийж байгаа тий олон нийтээрээ хийж байгаа тим юм дээр айгүйх ингэж дөрүүлдэг гэх юм уу тэрэн дээр айгүйх төвлөрдөг. Зөвхөн Ariana дээр төвлөрөхгүй арийнх нь бүжигчд нь амар их хэмжээний crew ингэж баг тэр тоглолтыг авч явдаг. За тэгээд
өмнөх тоглолттой харьцуулахад ингээд амар сул энергитэй. Ер нь энэ удаагийнхыг нь харахад бол зүгээр нэг тийм баг клубд тэ шөнийн клубд ингээд хүмүүс бөөнөрөө зүгээр ингээд жоохон парейдж байгаа маягийн одоо vibeтэй байсан гэж одоо тоглолтод очсон хүмүүс хэлсэн байна лээ. За тэгээд энэ баахан яриа гарснаас болоод ингээ ер нь хүмүүс хоёр хуваагдсан. Одоо ингэж ярьж байгаа хүмүүс байгаа байхгүй дээ. Саний минь урдсан шиг Яна Ariana одоо бүр яачаавэ бүрстэ үнэхээр malnourished болчихж өстэй эрүүл мэндэ бодох хэрэгтэй өстэй яриачтай нүд талтарж гин өмнөх шигэ биш өндөр гэж ярьж байгаа хүмүүс за түүний эсрэг тэгээ өөр юм ярьж байгаа хүмүүс гэсэн байгаа да. Одоо Ariana-г өмөрөх гэх юм уу те та нар одоо билеч Ariana-гийн биен дээр нь лимэрэ тахаа одоо body shaming хийж гин те энэ чинь нэг төрлийн body shaming хийж байгаа байхгүй юу. Тэгээ Ariana урд нь ч гэсэндээ ингээд энэ талаар address хийж ярьжсэн хүмүүс ингээд миний биений тухай ингээд яриад те намаа ингээд амар турсан байна тэргээ яриад байгаа надад таалагддаг. Хүмүүсийн яриад байгаа Ariana чи 2016 17 оны үеэр амар гоё те healthy эрүүл те биетэй байдаг байсан чи одоос амар турсан гэж яриад байгаа нь бол яг үндэ бол тэр хүмүүс миний эрүүл мэндийг мэдэхгүй штэ харин ч тэр хүмүүсийн яриад байгаа миний healthy body байсан гэдэг байгаа тэр үе чинь бол миний хувьд эрүүл мэндийн хувьд аюух асуудалтай байсан үе одоо харин би өстэй амар эрүүл байгаа энэ гэж ярьж тиймэрхүү мэдээг одоо statement-ийг өмнө өгж исэн. Тэгээ тэр одоо Ariana-г өмөрч байгаа хүмүүс тэгж ярьж байгаа байхгүй. Ariana хүртэл тийм statement өөрөө өгчээсэн штэ та нар одоо битгий Ariana-г body shame хийгээд байгаа чи зүгээр л энэ штэ. За тэглээч та нар одоо ингээд шал сонин 7 жилийнх нь өмнөхтэй аялын тоглолттой ингээ харьцуулаад ахын тэр үед чинь бүхэл бүтэн 7 жилийн өмнө тэгэхээр Ariana бүр ингээ хамаагүй залуу байсан те одоо ингээд те угаасаа 7 жилийн дараа юм чинь хүн чинь хөгшөрнө те тэгээд одоо хүн өөрчлөгдөн тийм учраас ингээд арай өөр жоохон vibeтай өнгө аястай болцсон байгаа байхгүй гэх тийм юм айгүй хүмүүс ярьж байгаа байхгүй ягаад 7 жилийн өмнөхтэй юм харьцуулаад байгаа юм бэ те одоо хөгшөрсөн штэ гэд тэнгуү тэрэн дээр хүмүүс ингээ бас хариу бичээд те юу яриад байгаа юм бэ хүмүүс одоо ингээд тим юм ярьж байгаа хүмүүс бүр ингээ Ariana бүр амар хөгшин болцсон юм шиг те одоо баг Madonna-гийн насан дээр очсон юм шиг айл үжиний тийм амар тийм баг тэтгэвртэй гарахтаа хүрцэн бүр тийм юу гэдүүлээ архаг тийм artist юм шиг юм яриад ахын те Ariana Grande чинь карьерийнхаа одоо яг эд үед явж байгаа залуугаараа байгаа 33 настай ийм залуу хүн те тэгж яхад одоо бүр аль үшээ ингээд 60 хүрсэн хүн перформ хийж байгаа юм шиг үү аргагүй штэ 60 хүрсэн хүн ийм ингээд хөдлөө явж ингээд чийстэ мундаг вэ штэ гэж байгаа юм шиг тийм сони юм яриад ахын Ariana чинь 33 настай те тэгээ үеийнхэн бусад одоо хүмүүсийг харалтаа эсвэл Beyoncé харалтаа гэл ингээ Beyoncé энтертэй харьцуулж байгаа хгүй Beyoncé ч одоо 40 эдтэй штэ те тэгж яхад саяхан ингээл өнгөрсөн жил аялын тоглолтоо хийгээл явж байгаа хэвээр амар яг өмнөх шигээ хэвээр бүр ингээл амар choreography-гаа хийгээл ингээл тэгэл явж байсан штэ. Тэнгүүд битгий юм сонио ингээд Ariana хөгшөрсөн юм шиг юм яриад угаасаа 7 жилийнхтайгаа адилхан байхгүй штэ надад ч хөгшөрсөн штэ гэж юу яриад солиороод байгаа ингээд те. Тим юм ярьж байгаа. Тэг миний хувьд бол тэрнтэй санал нэгдэн нэг тим сонио наа чи 7 жилийнхтай адилхан биш штэ хөгшөрсөн штэ гэд. What do you mean? She's only 33 years old те. Ariana чи нэр 33 настай юм бах та. Би хараад 33 ч биш бүр 32 настай юм байна. She's so young. Тэгээ 32 настай хүн чинь угаасаа ингээл энергтэй иршвчтэй л байдаг үстэй. За тэгээ ямар ч гэсэн ийм баахан одоо хуваагдсан юм болж ин зарим хүмүүстэй зүгээр байна гэж байгаа. Зарим хүмүүс болохоор өстой бүр үнэхээр тэ баг энэ туураа зогсоогоод сайхан юм мэдэж тэ ингээ өөрийнхөө эрүүл мэндэд анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж ярьж байгаа хүмүүс ч гэсэндээ бас зөндөө байна. За ямар ч Ariana маань ингээд шинэ альбомныхаа ажилд орсон байгаа нь бол харагдсан. Угаасаа аль үжидээ шинэ альбом дээр ажиллаад эхэлсэн. Одоо тэрхүү альбом нь удахгүй цацагдах байгаа юм байна лээ. Цоо шинэхэн альбом болох Pearl гэдэг энэхүү альбом 7 сарын 31-нд цацагдана гэсэн. За тэгээ энэхүү альбомных нь lead single нь болох Hate That I Made You Love Me гэдэг тэгээ энэхүү дуун саяхан тэгээ 2-7 өдрийн өмнө цацсан байгааг та нар бас мэдж байгаа байх. Үнэнхээр гайхалтай байсан. Цацагдангуудаа л шууд viral болсон, hit болсон, chart topper болсон байгаа. Тэгээд тэр дууныхын клип нь бас хүмүүст айгүй хүрсэн байгаа. Айгүй гоё зүүн клип байсан. Яг л нэг тийм та нар үзсэн бол те Ariana Grande ингээд яг нас урцсан байгаа хгүй одоо найз л юм нөхөр нь ч юм уу те ингээд Ariana Grande-г алаад ингээд булшилчихсан. Тэнгүүд Ariana Grande-гийн сүнс нь ингээд нөхрийгөө те юу яагаад haunt хийгээд энэ тэндээс гарч ирээд нөгөө нөхөр нь ингээд хийсүрээр те Ariana-гийн сүнсийг хараад сүлдэг бүр ингээд галзуураад ингээд яаж байгаа нэг тийм төрлийн одоо клип байсан. Тэр нь бол хүмүүст айгүйх таалагдсан. Тэгээд тэр дууг бас хүмүүст Britney Spears-ийн дуунуудтай ингээд smash хийгээд амар гоё таарж ин тэ юу нэлээ битнүүд нь аягүй гоё таарж ингээд тиймэрхүү ремикснүүдийг хийгээд TikTok дээр тэднэр нь бас аягүй их viral болоо явж байгаа харагцсан. За манайхаа хэдүүлээ дараагийнхаа ховж өрөөгөө орцгоё. Дараагийн ховж маань болохоор Katy Perry-гийн тухай байгаа. Нэр энэ тухай
Энэ чинь болохоор өнгөрсөн 7 хоногт болж өнгөрсөн зүйл биш заяа. Бүр бүхэл бүтэн 4 сард болоод өнгөрсөн. Coachella-гийн дараахан болоод өнгөрсөн зүйл. Тэгээ би уул нь бол ингээд яг утсан дээр одоо ингээд нөөц дээр тэмдэглэн явж байгаа байхгүй янз бүрийн ингээд ховж яг одоо болно шүү дээ. Одоо чинь нэг өнөөдөр гэхэд л нэг TikTok дээр баахан мэдээлэл гарч ирэл өө тэр тэгсэн мэн ингээл тэнгүүд би тэр ингээд тэмдэглээ явж байгаа байхгүй. За энэний тухай ярина да, энэний тухай судалгаа энэ гэд ингээд бэлдээд лист хийгээ явж идэг. А гэхдээ заримдаа ингээд мартчтэй. Тэгж хийснээр мартаад өөр одоо лист хийгээд ингээд яриа явчихдаг байхгүй юу. Тэгээд энэ Katy Perry-гийн тухай бол ярина да гэд яг тухайн үед 4 сард ярина да гэж тэгж агаад тэгээд тас мартцсан байсан чинь таг мартчихсан байсан чинь би саяхан нэг Katy Perry-гийн тухай энэний өмнөх жил weekly recap дээр Katy-гийн тухай нэг хальт меншнийг ярьсан шүү дээ тий. Тэгсэн чинь нэг хүн доор коммент бичсэн байсан. Өө Katy Perry-гийн тухай ярихлаар нь одоо тэр нөгөө нэг allegation-ийн тухай ярих гэж байгаа байх гэсэн чи яриалгүй өнгөрчлөө гэдгсэн. Тэгээ тэр хүнээс би ингээд гинт санаад хүүе нэрээ тэрийг ярихаа марцсан байж тэгээд санаа авсан байгаа. Тэгээ тэр коммент бичсэн хүндээ баярлалаа надад сануулсанд. За тэгээ өнөөдөр хэдүүлээ тэр тухай ярих гэж байна. Юу болсон бэ гэсэн чинь шүү дээ. Katy Perry яг нэг Justin Bieber-ийн Coachella-гийн сетийг үзээд сууж байгаа, зогсож байгаа тэрхүү бичлэг нь ингээд viral болсон шүү дээ. Ягаад гэхээр нэг Justin Bieber чинь YouTube дээр ингээд юм үзээдсэн тэгсэн чинь ингээд Katy Perry-тэй хамт юм үзэж байгаа хүн ингээд Katy-гийн бичлэгийг хийчихсэн тэгсэн чинь Katy oh thank God Justin has YouTube Premium гэж хэлчихсэн те. Ашгүй дээ ядаж Justin YouTube Premium-тэй юм би лав ингээд те янз бүрийн тийм ad зар сурталчилгаануудыг хармааргүй гэсэн нэг инээдтэй юм хийсэн. Тэгээ тэр бичлэг ингээ баахан viral болоо явсан шүү дээ. За яг тэр үед нь заяа. Яг тэр бичлэг ингээ viral болоод энэ тэнэгөр явагдаж байгаа үед нь жүжигчин модель одоо нэг юун дээр тоглодог. Orange is the New Black гэдэг тэрхүү юун дээр шоун дээр тоглодог Австралийн жүжигчин Ruby Rose гэгүнт яг тэр постны доор заяа. Яг тэр одоо клипийг болохоор Complex гэдэг одоо Media Outlet постлж гисэн байсан мэл та. Тэгсэн чинь тэрнийхэн доор Ruby Rose reply хийгээд заяа. Яг 4 сарын 12-ны өдөр аахгүй юу? Reply хийнгүүт ингэ бичсэн байсан. Katy Perry sexually assaulted me at Spice Market nightclub in Melbourne. Who gives a shit what she thinks? Тэ Katy Perry ингээд надад бэлгийн дарамтыг, бэлгийн хүчирхийллийг надад одоо өгж исэн Melbourne хотод байдаг шөнийн клуб те Spice Market гэх шөнийн клубад ингээд надад бэлгийн дарамт үзүүлж исэн. Тийм болохоор те энэ хүүхний одоо юу бодох ямар хамаатай юм бэ? Who cares what she thinks гэдэг те нэг тийм юм биччихсэн байсан. Тэгэл хүмүүс угсаа боо юм болж те what the fuck те юу яриад байгаа юм бэ? Katy Perry өөрөө ч ингээд те бэлгийн дарамт үзүүлжсэн хүчирхийлжсэн мó гэдэг ингээд баахан юм болсон. Тэгсэн чинь ингээд Ruby Rose тиймэрхүү одоо комментод дахиад reply хийгээд заяа. Ингэж бичсэн байхгүй юу? Би ингээд тэр үедээ бол те дөнгөж одоо 20 насныхаа ихэнх үеэр ингээд явж исэн маш залуухан байсан. Тийм болохоор ингээд те ингээд яг тэр үедээ гарч ирж хэлж чадаагүй энэ ингээд бүхэл бүтэн 2 decade те бүхэл бүтэн бараг 20 жилийн дараагаар би ингээд энийгээ одоо process хийгээд одоо юутай болоод зөрөгтэй болоод те ингээд гарч ирээд энийг хэлж байна олон нийтэд гэдэг ийм зүйл ингээд бичсэн байхгүй юу. За тэгээд цаашлаад though I am so grateful to have made it long enough to find my voice, it just shows how much of an impact trauma and sexual assault takes гэж бичсэн байхгүй юу. Хэдийгээр би ингээд те өөрийгөө одоо энэ олон жилийн хугацаанд те ингээд өөрийгөө ойлгоод ингээд зөрөгтэй болоод ингээд өөрийнхөө дуу хоолойгоор ингээд энийг илэрхийлж байгаадаа би өөртөө талархаж байгаа ч гэлээ энэ бол ингээд харуулж байгаа байхгүй те одоо бэлгийн хүчирхийллийн хохирогч нар хэрхэн олон жилийн хугацаанд ийм травматай ийм одоо импакттай нөлөөтэй явдаг вэ гэдгийг бол ингээд энүүгээр та нар миний жишээгээр бол та нар харж байгаа байхаа гэсэн утгатай зүйлийг бас биччихсэн байсан. За тэгээ бүр цаашлаад ингэж хэлсэн байгаа байхгүй юу. Яг тэр нөө нэг инсидентийн тухай хэрхэн өөрийг нь одоо бэлгийн дарамтанд оруулсан тухайгаа ингэж дэлгэрэнгүй ярьж байгаа. Юу гэсэн бэ гэсэн чинь яг нэг шөнийн клубд байжсан байл да Melbourne-д байжсан. Тэгсэн чинь ингээд Ruby Rose болохоор ингээд Katy Perry-гээс цухтаагаад за ингээд өөрийнхөө найз дээр ингээд rest хийгээд байжсэн байл да ингээд жоохон ингээд амрааттай нүдэн анжсан ингээд байжсэн чинь нөгөө Katy Perry чинь хурж ирэнгүүт Ruby Rose ингээд найзынхаа өөр дээр ингээд унтж байгааг тэгээ хальт амарч байгааг харангуудаа шууд өөрийнхөө юуг заяа бандашиг дотоожоо ингээд хажуу жишээ болгож ангуудаа өөрийнхөө нөгөө бэлэг хэрэгтнийг яг одоо гаргаад ирж байгаа гэсэн үг шүү дээ. Тэнгүүтээ ингээд яг тэр бэлэг хэрэгтнээ ихний Ruby Rose-ийн нүүрэн дээр ингээд үрсэн гинэ. Тэгээд ингээд Ruby Rose гингүүд сэрээд ингээд те шоконд ороод ингээд
шууд шоконд орсноос болоод тэрийг харчгаад тэ бөөлчсөн гэж аахгүй Katy Perry дээр ингээ бөөлчихсөн гэдэг ийм зүйлийг ингэж дитейлж бичсэн байна лээ. За тэгэл ч гадар боо юм болчихсон. Oh my god, what the fuck гэл тэ. Хэвээ юу вэ энэ гэл бөө юм болоо явчихсан байхгүй юу. За тэгсэн чинь Katy Perry-гийн representative тэ төлөөлөгч нарын гарч ирээд маргааш өдөр нь одоо хариу хэлсэн маа. Тэгээ энэ бол үнэхэрийн худлаа зүйл тэ зөвхөн худлаагаар барахгүй. Энэ бол үнэхээр dangerous зүйл тэ үнэхээр аюултай зүйл ингэж худлаа зүйлийг ярьж ингэж хүний эсрэг тэ ийм хүчирхийллийн эсрэг ийм худлаа зүйлийг ярих нь бол claim хийх бол үнэхээр аюултай. Тэгэд Ruby Rose бол угаасаа иймэрхүү худлаа allegation-уудыг олон жилийн туршид өөр хүмүүстээр гаргаж байсан. Тэгээ яг л тэр туршлаараа одоо ингээд Katy Perry target хийгээд ингэж байгуулгаад ингэж Katy Perry-лөө дайрчна. Энэ зүйл бол хизэж болоогүй бүгд худал зүйл гэж ийм зүйлийг хэлсэн байна лээ. За тэгээд Ruby Rose Katy Perry хоёр уул нь бол гайгүй ингээл хамтдаа шоудаж мауддаг л байсан юм шиг байна лээ бүр нилэн дээр үед те. Гэхдээ энэ хоёрын харилцаа нугасаа болж үтгэх байсан гэдэг нь бол 2017 онд харагдчихсан. Хамгийн сүүлд энэ 2017 онд энэ хоёр чинь ингээд Twitter дээр жоохон бас юм болж исэн. Юу гэхээр Katy Perry тухайн үедээ нөө swish та гэл тэр дуу байдаг шүү дээ. Тэр дуугаа гаргацсан байсан чинь яг тэг яаж байгаа тэр дуу гарангууд хүмүүс oh my god Katy Perry in swish гэдэг дуугаа Taylor Swift-д зориулж гаргасан байна гэж яригдчихсэн. Угаасаа тэгж хүмүүс ер нь боддог. Яг Taylor Swift Katy Perry хоёр ч айгу тийм feudтэй байсан шүү дээ. Beefтэй олон жилийн турш тийм beefтэй байсан. За тэгээд Taylor Swift ч гэсэндээ хинд зориулаад те Katy Perry зориулаад Bad Blood гэдэг дуугаа хүртэл гаргаж байсан шүү дээ. За тэгээд хүмүүс ингээд swish ингээд Taylor зориулсан юм шиг байна гэж яригдсан яг тухайн үед Ruby Rose гарч ирээд одоо Katy Perry-г өмөрөөдчих юм. Хэнийг Taylor Swift-ыг өмөрөөдчих юм уу те? Хэнийг Katy Perry-г жоохон доош нь хийгээд tweet биччихсэн юм байна лээ. I just think with everything going on in the world, to go from rebranding as a political activist only to ditch it and go low is a bummer. Гэт ингэ бичсэн маахгүй. Нэг л их суртаа ингээл өөрийнхөө имижийг rebrand хийгээд нэг улс төрийн те activist идэвхтэй юм шиг болгож гарч ирэнгүүтээ тэр бүх зүйлээ ингэж хайж орхингуудаа бүр газар доор ороод те бүр доошоо ороод ийм ч юм хийж явах гэж те bummer гэт те харамсалтай юм а гэсэн нэг ийм зүйлийг ингээд tweet биччихсэн юм байна лээ. За тэгээд энэ баахан болсон ч хүмүүс ухаж төнхнөөд Katy Perry чинь угаасаа ийм юм биш үү? Ингээд хүн амьтныг sexual harass хийж идэг юм биш үү? Ийм бичлэг байна штэ. Бас нэг бичлэг гаргаад ирсэн. Тэрний ямар бичлэг байсан бэ гэхээр жүжигчин Anna Kendrick нэг удаа Ellen-ийн шоунд орж байхдаа байна штэ те. Katy Perry-тэй ингээд нэг interaction байсан тухайгаа ярьж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь нэг газар ингээд хамт тааралцсан чинь Katy Perry зөрж өнгөрөхтэй ч гэлөө Anna Kendrick-ийн очоод ингээд хөхийг нь бадсан гинэ. Тэгээд гэтэ Anna Kendrick болохоор тэрийг болохоор нэг тийм амар юу юм бэ нэг тэр ярьж байгаа өнгөний ясал болохоор нэг тийм амар сүржигнэж тэгэж яриаггүй зүгээр нэг баг нэг тоглоом тий найзууд яагаад oh my gosh I did this гэсэн маягаар нэг тий өшөө ингээд хурж ирээд миний ингээд хөхий бацчихсан штэ гэсэн нэг тийм өнгө ясаар ярьсан юм шиг харагдаж байгаа байхгүй нэг зүгээр юм ток шоунд орж явахдаа. Гэхдээ хүмүүс тэрийг нь барьж хурж ирээд л те дахиж ингэж тэрийг нь resurface хийлгүүлээл oh my god Katy Perry угаасаа л ийм юм байна те эмгтээчүүдэд ингэж бэлгийн дарамт өгдөг юм байна. Тэгээ Ruby Rose-ыг очоод ингэж тэр бэлгэрэгтэй ингэж нүрэн дээр нь очиж үрээд сквал ингээ Anna Kendrick-ийн очоод хөх мөхийг нь базаад надад ч угаасаа ийм одоо гаж донтой юм байна гэдэг бөө юм болоо явчихсан. Тэгсэн чинь нөгөө талынхаа хүмүүс нь гарч ирээд над Ruby Rose ч угаасаа амар худлаа ярьдгийг штэ бүр ингээд те бүр та нар ингээ сайн ухаад те deep dive хийгээд үзэх юм бол наа чи айгүй олон жилийн туршид өөр хүмүүстээр намайг энийг ингэжсэн намайг тэр үед тэгжсэн гээд айгүй олон худлаа allegation-ууд гаргаа явж исэн. Тэр нь бүр зөндөө байдгаа баталгаанууд нь те тэгэхээр бас л ингээл те худлаа ярьж ийн Katy Perry-г зүгээр ингэж одоо харлуулах гэж ингэж хүмүүс зарим нь үдсэн байгаа юм. За тэгээд ямар ч байсан энэ зүйл нь ингэж гарч ирсний дараагаар нь манайхаа Melbourne хотын Melbourne Sexual Offences and Child Abuse Investigation гэдэг ийм одоо байгууллага те яг бэлгийн хүчирхийллийн бэлгийн хүчний одоо хохирогч нарыг болон хүүхдийн хүчирхийллийн эсрэг байдаг одоо энэ хүү цагдаагийн газрын тасаг нь яг investigation хийж гисэн гэсэн яг энэ хүү хэрэг дээр ингээд
мөрдлөг хийж байгаа гэсэн. Тэгээд хэлэхдээ болохоор ингээ хэрэг хуучрна гэж байдаггүй. Бид нар одоо яг энэ хэрэг дээр те ингээд мөрдлөгийг эхлүүлснээ албан ёсоор хийж гэнэ гэж зарласан баа. Тэгээд тэрэн дээр чинь Ruby Rose гарч ирээд би одоо ингээд те юу ийм хууль ёсны арга хэмжээ авах болно. Тэгээд энэ мөрдлөг нь эхэлчихсэн байгаа болохоор би цаашдаа ингээд олон нийтээр гарч ирээд энэ тухай яриад байж болохгүй яагаад тэгэхээр яг мөрдлөг те id active явж байгаа болохоор гэдэг зүйлийг хэлсэн байна лээ. Гэхдээ ямар ч гэсэн тэр хамгийн сүүлд болохоор те 4 сарын үеэр 5 сарын үеэр байсан бол одоо хүртэл янз бүрийн тийм шин одоо мэдээлэлд гарч ирээгүй байгаа. Гэхдээ саяхан бас нэгэн зүйл гарч ирсэн байна. Тэрний юу вэ гэх юм бол Ruby Rose-ийн 2011 онд нэг бичсэн эссе гарч ирсэн заяа. Нэг хэвлэл мэдээлэлд өгжсэн, сонирсдгуулд өгжсэн нэг тийм эссе биччихсэн байла. Тэр болохоор өөрийнхөө sobriety-гийн тухай ярьжсэн байла. Архинд харт амхинд ингээ автчихсан байсан. Тэгээд тэрнээсээ ингээд хэрхэн цэвэрлэгдэж байгаа, гарч байгаа те ингээд тэр муухай зүйлүүдийг хайж байгаа тухайгаа ингээд эссе бичсэн маахгүй. Тэгээд тэрэн дээр болохоор яагаад би гэгүнтгийн ухаан ороод те ингээд би энэ мансруулах процесс татгалзах хэрэгтэй юм байна, архинаас татгалзах хэрэгтэй юм байна гэдгийг ингэж ойлгож ухамсарлаж авсан бэ гэхээр би ингээд нэг шүн тэ хинтээ Katy Perry-тэй ингээ хамтдаа бит хоёр ингээд тэ шоудаад ингээ шөнийн клубд явж исэн. Тэгээд тэр үедээ болохоор би ганцхан л уух юм уу гэд орсон боловч аль үшээ ингээ 10-аад тэ баг уух юм архины зүйлүүдийг уучсан байсан. Тэгээд хамгийн одоо тэр шүнжэнгөө бөө юм болоод тэ ингээ айгүйх ингээд тэ мансруулалт байз энэ дээрээ хэрэглэлээд тэнгүүтээ яг шүнийг хэрхэн одоо дуусгасан бэ гэхээр тэрхүү парид л та те хамгийн зүйлд нь ингээд Katy Perry-гийн хөлн дээр нь ингээд бөөлжөөд тэгээд ийм одоо замбраагүй тэгээд замхарсан юм болоод ингээд дууссан. Тэгээд тийм болохоор би тэр шөнийн дараагаар л oh my god тэгээд би үнэхээр болох хэрэгтэй юм байна. Би үнэхээр замаа алдчихж байгаа юм байна. Тэгээд бүр ингээд хүн амтан дээр бөөлчихлөө. Үнэхээр энийг зогсоох хэрэгтэй юм байна ингээд би ухамсарлаад ингээд одоо sober болох шийдвэр гаргасан гэдгээ ингэж эсэн дээр бичсэн байгаа байхгүй. За тэгээ энийг болохоор ингээд хүмүүс харчаад наад чи харал та худлаа барьж байгаа байхгүй. Худлаа ярьжсэн байгаа байхгүй. Хэрвээ үнэхээр Katy Perry тухайн үед нь өөрийгөө тэгсэн бол тэ одоо өөрийнхөө Katy Perry дээр бөөлчсөндөө харамсаж тэ би Katy Perry дээр бөөлчсөн учраас ингээд би ухамсарлаад ингээд болохоор шийдсэн гэж эсэн дээр бичихгүй. Харин ч баг тэр Katy Perry өөрт нь юу хийсэн тухайн ингээд бичээд сууж явах хэрэгтэй байсан. Тухайн үед хэлээгүй чи одоо худлаа юм ярьж ингэж үзэж байгаа хүмүүс ч гэсэн байгаа юм байлээ. Тэнгүүд нөгөө хэсэг нь гарч ирээд харин ч энэ үнэхээр баталж байгаа юм биш үү? Үнэхээр тэр хоёр ингээ хамтдаа клабд ингээ явж исэн батлагдж гин энэхүү 2011 онд бичижсэн эсэгээр нь те. Тэгээд өөрөө угаасаа сая threads дээр ингээ энэхүү тухай бичиж байхдаа хэлсэн штэ би ингээд те 20 жилийн туршид ингээд айгаад тэ хэлэхгүй явж байгаад ингээд зэрэг гаргаад ингээд хэлж гинэ гэж хэлсэн. Тэгээд угаасаа тухайн үед айгаад хэлээгүй л ахгүй да. Тэгээд ер нь бол энэ харин ч энэ эсэ нь баталж гинэ тэрхүү зүйл болсон гэдгийг нь бол баталж гин гэж үзэж байгаа хүмүүс ч гэсэндээ байгаа юм байна лээ. Тэг ямар ч гэсэн ийм зүйл болж өндөрлсөн байна. Тэгээд одоо энэ хүү мөрдлөгөн цаашлаа явагдаад яах нь ийх нөө ингээд хараад л байжээ. За манайхаа дараагийн ярих гэж байгаа ховжид маань болохоор интернетийн хүмүүсийн тэ хөгжим сонирхогчдын хувьд үзээд байгаагаар бол хамгийн флоп хийж байгаа тэ карьер нь үнэхэр бүтлгүүдэд шууд ингээд доошоо яваад тэ бүр газар дор орох гэж байгаа нэг хоёр артистийн тухай ярих гэж зав хэрхэн бүтлгүүдэж байгаа вэ гэдэг тухай. Тэр нь болохоор Lizzo болон Meghan Trainor хоёр байгаа. Энэ хоёрыг бол өстой үнэхээр flop queens гэж хүмүүс гадуур яриад байгаа байхгүй юу? Бүр бүтлгүүтлийн хатан хаанууд те бүр ингээ карьер нь байхгүй боллоо дуслаа. Oh my god гэж ярьж байгаа юм. Яагаад вэ гэхээр энэ хоёр хоёулаа сая шинэ альбом гаргасан. Тэгээд хоёулаа бүр үнэхээр flop болж байгаа. Манайхаа oh my god aging барайгаа гэдэг чтэй. Very sad манайхаа нэр шүү заяа. За Meghan Trainor-ийн хувьд болохоор 4 сарын 24-нд гаргасан юм манайхаа энэхүү альбом нь болохоор Toy With Me гэдэг альбом байгаа байхгүй юу. За тэгээд энэ альбом нь бол гарснаасаа хойш бол шууд commercial flop гэж одоо зарлагдсан байгаа. Тэ үнэхээр бүтлгүүцсэн гэж одоо хөгжим шүүмжлэгчдээс одоо тийм үнэлгээг авсан байгаа. Тэгээд гараад Billboard 200 chart-ны 198-д нь чагсан байгаа байхгүй. За тэгээ одоо бүр энэхүү Billboard-наас гарчихсан байгаа заяа. Одоогийн байдлаар тэгээд Meghan Trainor карьерийн одоо статистикаас харахад бол хамгийн одоо low charting album гэж байгаа байхгүй. Хамгийн доор ингэж chart-нд жагсан альбом болсон юм байна лээ. Тэгээд эхнийхээ 7 хоногт дөнгөж 9700 альбомыг зарсан гэж байгаа байхгүй. Үнэхээр бага байгаа.
Тэгээд ер нь бол хүмүүс Megan Trainor-ыг бол угаасаа амар яг flop era-ндаа явж гин гэж яриад байгаа. Иннээсээ болоод уул нь бол World Tour хийнэ гэдтэй ингээд аялын тоглолт хийнэ гэж зарлчихсан байсан боловч тэр аялын тоглолтоо хүртэл цуцлахаа сур аргагүйсэн. Гэтээ цуцлахтаа угаасаа хүмүүс яхад цуцлаж байгааг мэдээд байгаа шүү дээ. Альбом flop хийж гисэн, хинч сонсохгүй, хинч stream хийгээ болчихсон учраас ингээд flop хийж юулээ cancel хийж байгаа дээр хинч юуг нь билетийг нь авахгүй болохоор те. Гэхдээ Megan Trainor худлаа яриад би гэр бүлдээ цаг завыг гаргамаар байна. Тийм болохоор ингээд cancel хийж ингэж ярьсан. Ер нь хүмүүс тэгж ярьдаг. Хүмүүс тэгж худлаа ярьдаг штэ. Яг Jennifer Lopez-ийг санаж байна уу? Та нар хамгийн сүүлд нэг шинэ альбом гаргачаад амар суртай ингээл тоглолт хийн гэсэн чинь бас л те. Би гэр бүлтэй анхаарал хандуулмаар ингээд юугаа цуцалж байсан штэ. Тоглолтоо. Тэгээд би саяхан шинэ ээж болсон. Тэгээд дахиад шинэ хүүхэдтэй болсон. Тэгээд нэр 3 дахь хүүхдээ үлгээдэж авсан маа. Гэхдээ энэ Megan Trainor өөрөө төрүүлээгүй 3 дахь хүүхдээ тэгч ихэр төрүүлсэн баа. Тэгээд хэдийгээр би өөрөө төрүүлээгөө ч гэсэндээ би өөрөөх нь ялах хүүхдтэйгээ өөртөөгөө ойрхон баймаар байна. Хүүхдтэй цаг зав гаргамаар байна. Түүнээс гадна өөрөөхөө хоёр өөр хүүхдүүдтэй цаг зав гаргамаар байна гэдэг зүйлийг яриад ингэж cancel хийж байгаа зарлсан. За тэгээд хүмүүс бол те фэнүүд нь сонсогчд ер нь бол угаасаа ойлгомжтой тэгээ flop хийх чинь бол ойлгомжтой байсан. Ягаад тэгэхээр чиний гаргаж байгаа бүх дуунууд чинь яг нэг хэмнэлийн, яг нэг vibe-ны, яг нэг жанраарны ийм дуунууд байдаг. Чиний өөр ингэ шинэ гаргасан дуунуудыг сонсонгууд яг л нэг анхны чи альбомд ч юм уу хоёр дахь альбомд чи орсон дуунуудтай л яг л адилхан сонсогддог. Бүр яг л нэг төрлийн. Нэг хэмнэлтэй бүр яг л нэг ижлэхэн дуу л сонсогддог. Ижлэхэн дуу in different fonts гэж аахгүй нэг тийм үг гэдэг шүү дээ. Яг л адилхан имийг биччихсэн. Гэтээ тэрийг болохоор арай өөр фонтнуудыг ашиглчихсан гэдэг те. Яг л тийм сонсогддог гэд хүмүүс тэгж шүмжилсэн. За түүнээс гадна хиний Megan Trainor өөрийнхөө стайлыг олж чаддаг. Яг өнгө имижтэй одоо artist хүнийхээ хувьд яг ямар шугам тэ стайлтай байхаа гэдгийг олж чаддаггүй. Дандаа ингээ хүмүүсийг дуурайдаг. Яг тухайн үед тухайн жилд аль artist илүү ингээ хайптай байна, илүү viral болж байгаа гэдгийг анзаарчаад яг тэр artist-ийг дуурайх гэдэг. Яг одоогийн байдлаар болохоор Megan Trainor-ыг Sabrina Carpenter-ыг амар дуурайж байгаа гэж яриад байхгүй. Дуунуудыг нь дуурайж байгаа. Тэг өнгө үзэмжтэй ингээл Sabrina Carpenter тиймэрхүү амар юу яадаг штэ. Бариу corset, ийм bodysuit баахан тийм гялцал болсон те shimmer хийсэн ийм гялцал болсон bodysuit-ын дээр өмсөөл ингээл ийм том үсмэстэй те ийм явдаг. Тэнгүүд яг тэрийг одоо ингээд дуурайгаал Megan Trainor яг адилхан тийм гялалзаж мэлдсэн bodysuit өмсөөл адилхан тийм ийм шаргал үсмэс ингээл те болоод гэж яриад байгаа байхгүй юу? Түүнээс гадна хиний Megan Trainor-ын сүүлд гаргасан shimmer гэдэг тэр дууг нь бүр яг Tate McRae-гийн Just Keep Watching гэдэг тэр дуутай бүр яг адилхан юм ингээд байгаа байхгүй юу? Тэгээ та нар ингээд би одоо энд оруулахыг бодъё. Хальттай copyright авчихоо гэд хальталт ингээ оруулахад бол та нар угаасаа сонсоход мэдэгдэжээ. Ер нь айгүй төстэй. Хэмнэл нь тэр битгий melody яг аялгуун артлынхаа beat нь ер нь л яг адилхан манайха. Just do it like this, break your back, heels this. Goes like this, start with a track, eyes on me, watch my back. Амар төстэй сонсогдчихлаа. Тэгээ хүмүүс ингээл те өөрийн гэсэн одоо өнгө аясаа олж чадахгүй янз бүрийн хүмүүсийг дуурайгаал яваад хахаар угаасаа яаж те ингэж амжилтанд хүрэх юм бэ? Flop хийх нь бол ойлгомжтой шүү дээ. Фэнүүд сонсогчдод бол те originality дуртай. Яг оригиналаараа те өөрөө ингэ сэтгэж гарч иж байгаа тим юмд дуртай болохоос хүмүүсийг даган дуурайсан юмд дургүй гэд те. За Megan Trainor-ийн хувьд бол юм байна. Амар flop хийж байгаа. Дараагийнх нь flop хийж байгаа хүн хин бэ гэхээр Lizzo. Lizzo саяхан шинэ альбом гаргасан ба. За тэгээд тэр альбом нь бол шууд flop манаха. Бүр хүмүүс амар шоолж байгаа заяа хэнийг Lizzo-г. За энэ альбом нь болохоор өөрийнх нь 3 дахь studio альбом наахгүй. Тэгээд Bitch гэдэг нэртэй. За 2026 оны тэгээд 6 сарын 5-нд саяхан өнгөрсөн 7 хоногт ингээд release хийгдсэн байгаа. Тэгээд бас л шууд одоо ингээд статистикийг нь харангуйч шууд flop болсон гэж аахгүй. Commercial flop. Маш цөөхөн хүмүүс стрим хийсэн гэж байгаа юм. Эхнийхээ өдөр цацагдаад альбом нь Spotify дээр 133 мянган л стримийг авсан гэж байгаа байхгүй юу. Тэгэд энэ болохоор ийм одоо том artist-уудын хувьд бол айгүй бага number. За дөнгөж төрөн гарч байгаа те шин залуу дуучдын хувьд болохоор те иймийг аавна гэвэл бас вау окей
keep going те ихчээгээд агаараа цаашаа улам мундаг болоорой гэж хэлэхээр. Гэхдээ Lizzo чинь зөндөө олон шагнал магнал хүртчихсэн platinum энэ төр авчихсан ийм artist-ийн хувьд бол 633 мянган стримийг эхнийхээ өдөр авнаг нь үнэхээр амар баг гэж байгаа байхгүй амар commercial flop гэж ярьж байгаа юм байна лээ. За тэгээд Lizzo энэ талаараа бас ингээ гарч ирээд айгүй юм ингээд ярьж байгаа байхгүй. Бараг л те TikTok-оос болоод ингээ миний альбом flop хийгээд ингэж ярьж байгаа байхгүй. TikTok-ыг болохоор айгүй hater company гэл те. TikTok айгүй муухай компани өстой иймэрхүү дуучдын те artistуудын иймэрхүү дуунуудыг нь альбомнуудыг тухай ярьж байгаа. Миний шинэ альбом гарах гэж байгаа шүү гэх юм те. Миний шинэ дуу гарах гэж байгаа шүү гэж зарлж байгаа энэхүү видеонуудыг TikTok дээр ингээ оруулангууд худлагаас ингээ hide хийждэг. Ингээ хүмүүст харуулдаггүй. Хүмүүсийн for you page дээр нь гарч ирдэггүй. Тэгээ TikTok албаар тэгдэг те ингээд ялангуяа TikTok айгүй муухай тийм racist компани те иймэрхүү хараа ярьдаг хүмүүсийн юунуудыг нь контентуудыг нь ингээд хүмүүст хүргədэггүй ингээд хайт хийгээд байдаг. Тэгэл цагаан арьстай марьстай хүмүүс ахын бол илүү ингээд те промот хийгээд байдаг энэ гэл тийм юм ярьж байгаа байхгүй. За түүнээс гадна бас 2026 оны ихэр өөрийнхөө лейбл болох Atlantic Records-ыг бас ингээл амар муулж яриад заа өстөө миний сүлд гаргасан дуунуудын одоо промо энэ дээр нь тусалцаа үзүүлээгүй ерөөс нь надад тэг ингэж туслаагүй энэ гэдэл баахан иймэрхүү юмнуудыг ингэж ярьж гомдолж исэн. Тэгэл хүмүүс бүр одоо энэ дээр нэг дургуцаад байгаа байхгүй те өөрөөсөө буруу хайхгүй би artist-ийн хувьд яагаад ингэж гоё хүмүүст хүрэхтэй хүмүүс ингэ бүр ингэж өстөө дурлах ийм донуудыг би өөрөө яагаад хийж чадахгүй байна. Би яагаад юу нь болохгүй. Би юунаар анхаарах хэрэгтэй юм болоо гэдэг те. Тэгэж бодохгүй дандаа хүмүүс рүү шилжиж идэг. TikTok-ийн алгоритмээс болоод би те миний контентууд ингэж хүмүүст хүрэхгүй тэнгууд хүмүүс миний альбом гарч байгаа гэдгийг мэдэхгүй ингээд сонсохгүй ингээд flop хийгээд байна. Миний лейбл болохгүй байна. Миний лейбл надад туслахгүй байна. Промот хийхгүй байна гэл ингээд бүх хүмүүс рүү чичилдэг. Өөрлөгөө ингээд чичилж ингээд өндийж хардаггүй. Тэрнээс болоод угаасаа flop хийгээд байгаа штэ гэдэг хүмүүс яриад байгаа байхгүй. Тэгэд би яг цацгцных нь маргааш өдөр ингээд гарч надад тэр одоо энэхүү гомдолж байгаа бичлэг гарч ирээд тэгээ би нэр YouTube руу баахан комментүүд харсан. YouTube дээр тэрхүү TikTok-ийн доор хүмүүс амар доромжилсан байхгүй TikTok Lizzo коммент хэсгээр нь ёо ямар ичмэр юм бэ ямар өрөвдөлттэй юм бэ те oh my god энийг нь хардаа хідэн хүн сонсдгийг нь хардаа энэ гэд бахан зураг мөрөг тавьчихсан. Тэгсэн чинь YouTube-ийн дуунууд нь бүр ингээд 12 цагийн өмнө шин дуун тавигдсан мөртлөө 1.3 мянган үзэлттэй байгаа байхгүй юу? Like isn't that crazy? Тэг би энэ хүмүүс худлагаас ингэ Photoshop хийгээд тавиад байгаа юм баг гэж бодоод би Lizzo-гийн YouTube-ийн channel руу ороод хараад шин дуунуудын бичлэгүүдийг нь харсан байхгүй юу? Тэгсэн чинь oh my god үнэнгээсээ манайхаа бүр 12 цагийн өмнө тавигдсан мөртлөө 1,000 үзэлттэй 2,000 үзэлттэй ч юм уу. Амар flop байгаа зү тэ. За тэгээд хүмүүс бол тэгээд тэ хүмүүс рүү хурууч цэцлэхийнхаа оронд өөрлөгөө өнгийн хэрхэн өөрийнхөө крафтыг өөрийнхөө уран бүтээлүүдийг сайжруулах вэ гэдгийг одоо ингэж те сайн бодож үз гэж ярьж байгаа. Түүнээс гадна хүмүүс аргагүй штэ чи ингэж те flop хийх нь яагаад вэ гэхээр чи Nicki-г сайн муулж яриа те манай rap queen Nicki-г сайн муулж яар. Тэгэхээр чамд ийм юм болдог байхгүй гэж яриад байгаа байхгүй юу? Nicki Lizzo хоёр ч нэг Twitter дээр баахан босоо штэ саяхан. Яагаад вэ гэхээр Lizzo чинь нөгөө нэг хэнийг өмөрөөд те Jay-Z-г өмөрөөд Jay-Z-гийн нэр нь Epstein-ийн файл дотор байсан гэдэг те хүн одоо нэг жоохон хүүхдээ хүчинцэж байгаа нь Jay-Z-гийн хүчинцэж байгаа нь Jeffrey Epstein-ийн тэр имэйл дээр нь олцсон энэ гэдэг те тэрийг гарсны дараагаар Lizzo чинь ингээл хэрэг бүр ингээ хамаагүй юмд те ингээ оролцож хурж ирээд өөрөөх нь TikTok дээр гарч ирэл та нарууд ямар сони би яахлаар Jay-Z гээд байгаа ямар тэнийг юм дэтгэхэд байгаа ингээд ингээл Jay-Z өмөрөө явцсан. Тэгээ тэрэн дээр Nicki орж ирээд Lizzo-г амар слайм хийгээд те энэ бүдүү юм чинь ингээд худлаагаас турчингуудаа турсан ч гэсэндээ одоо нөгөө нэг арьсан унжсан арьсан яагаагүй магаагүй гэл хинлүү ягаад л Lizzo амар юм хэлээд тэнгуүл Lizzo бас буцаж clap back хийгээд Nicki руу юм биччихсэн шүү дээ. Тэрийг нь ярьж байгаа байхгүй хүмүүс. Queen Nicki-гээр оролдохоор ийм болтг юм аа. That's your consequence of your action гэдэг тийм мигэрч хүмүүс айгүйх шоолоод байгаа юм байна лээ. За манайхаа ингээ хамгийн сүүлийнхаа ховжийг та бүхэндээ хүргэе. Энэ нь болохоор Taylor Swift-ийн тухай байна. За юу гэх юм бол Taylor Swift-ийн хурим нь тун удахгүй ер нь болох гэж байгаа юм шиг байлаа. Гэтэ яг ингээ албан ёсоор ийм юм гарч ирэх байгаа. Ягаад гэхээр угаасаа айгүй тийм private setting, private event-ийг хийн гэж угаасаа анх engaged болсон цагаасаа л хойш хийлжсэн. За тэгээд
хормынхаа хувьд юу зарлагдсан бэ гэсэн чинь хэрв одоо хүмүүсийг урахтаа зочдоо урахтаа ингээд ер нь ихэнх хүмүүс заавал одоодч гэдэг ахгүй те ихэнх хүмүүс ингээд +1-ыг зочдоо өгдөг штэ те тийм одоо боломжийг олгодог тэрний юу вэ гэх юм бол хэрв би жишээ найзынхаа хуримд өргөдвөл те өөчи нөхрөө авчирч болно шүү ч гэдэг юм уу те найз лугаа авчирч болно шүү ч гэдэг юм уу те ингээд нэг зочдтой нэг боломжийг олгодог штэ те тэгээд ингээд урилган дээрээ би хүн авчирна шүү гэж бичээд явуулдаг. За тэгсэн чинь Taylor Swift өөрийнхөө хором дээр ийм дүрм гаргасан гинэ. Хэрв тэр тухайн урагдж байгаа зочд нь яг албан ёсоор гэрлээд эхнэр нөхөр болоогүй бол найз залуугаа ч юм уу найз охиноо авчрах боломжгүй. Тэр битгий хэл одоо engaged болчихсон те одоо сүйд бүсгүй сүйд залуу одоо болчихсон байгаа тохиолдолд ч гэсэндээ авчрах боломжгүй гэсэн. Яг албан ёсоор гэрлээд эхнэр нөхөр болчихсон л бол ингээд те зочд нь эхнэр нөхрөө авчрах боломжтой гэж одоо зарласан юм байна лээ. Тэр нь одоо зарлаад ахын ч юм би ямар ч тэр нь ингээд олоод мэдэгдээд ингээд тарцсан маахгүй хэлмдээлэр. За тэгсэн чинь тэрэн дээр л хүмүүс баах юм болоод тест ёо юу гэсэн үг юм бэ те зарим хүмүүс бүр ингээд өөртөө хүсээд те би ингээд үнэхээр гэрлэхгүй гэд те хэдийгээр найз залуутай бүр найз залуутайгаа бүр 10 жил 20 жил болчихсон ч гэсэндээ угаасаа тэр хүмүүс өөрснөө зөвөр шийдвэрээ гаргаад ингээд те гэрлэхгүйгээ шийдчихсэн. Тэгсэн мөртлөө бүхэл бүтэн 10 20 жил ингээд хамтдаа амьдралыг өнгөрөөсөн хүмүүс тийг одоо яах юм? Заавал ингээд хүмүүс яхахлаараа гэрлэх албатай юм. Тэгэд зүгээр ингээ яахлаар найзлуугаа найз өхнөө авчирч болдгүй. Эсвэл ингээд engage болчихсон хүмүүстэй fiancé энэ яагаад авчирч болдгүй. Ямар тэнийг юм бэ энэ гэл те. Ёо өстө тэр бомтой юм байж ямар өлийн юм бэ? Яасан дахиад нэг хүнд ингээ хоол өгнө гэхээр харамлаад байгаа юм мөнгө чинь дуусгаад байгаа юм уу? Ёо ямар өлийн энэ гэл те. Баахан гадуур яриад энэ мэдээ зэтэйгээр гарч мараа заа. I'm like what the fuck. Тэ би бол тэрийг сонсоод юу гэсэн юм бэ ч одоо хүн өөрийнхөө хормон дээр хэнийг өрнө, хэнийг урахгүй байна уу? Тэ тухайн хүний уулна шийдэр үсттэй. Right? Би тэрэн дээр амар гаад ямар ч сан гадуур амар яриа болж байгаа юм билээ. Хэнийг Taylor Swift-ийг бол тэ айгу юу юм байна гэд мөнгөндө гороо гэд. Тэнгүүд Taylor Swift-ийн фэнүүд нь болохоор өмөрөөд юу яриад байгаа юм бэ? Яахлаар Taylor Swift-тэй хүсвэл баг тэ бүх хүмүүсийг фэнүүдийгээ урьсан ч чадхаар хэмжээний их мөнгөтэй хүн те тэр бомтой хүн юу яриад байгаа юм те энэ болохоор ерөөсөө тийм мөнгө төрөнөөс болж байгаа зүйл бол биш зүгээр угаасаа л анханасаа хэлжсэн хурмаа intimate те айгу тийм цомхон зөвхөн гол гэсэн хүмүүсээ урьсан л тийм хурим байх болно гэж угаасаа хэлжсэн тийм учраас угаасаа тэгж зочдынхоо тоог багасгах гад танихгүй одоо нэг найзынхаа найзлуун ч юм уу шинээр одоо сархны өмнө үрхэж гисэн найзлууг нь авчруулах ямар албатай юм те тийм болохоор энэ бол зөв шийдвэр байна гэж хүмүүс одоо фэнүүд нь ярьж Taylor Swift-ийг өмөрж байгаа хүмүүс ч гэсэн зөндөө байгаа юм байна лээ. Тэгээ та нар энэ тал дээр юу гэж бодож байна? Энэ бол ингээл хүмүүсээ уурлаад хахаар ямар үлийн юм бэ гэдээ хахаар зүйл мөн үү биш үү? What do you guys think? Тэр тухайгаа доор комент бичүүлдээгээрэй. За тэгээ хамгийн сүүлд нь Taylor Swift-ийн тухай нэг хальтын бас меншн хийчихэд Taylor Swift Toy Story те холбоотой коллаб хийж байгаа юм шиг нэг тийм юмнууд хальт ингэж цацагдаж эхэлсэн байхгүй. Одоо Disney-ийн нөө Toy Story 5 гарах гэж байгаа юм билээ шүү дээ. За тэгсэн чинь л шүү дээ. Нэг удаа Taylor Swift-ийн вебсайт руу өөрийнхөө official вебсайт руу яваад орсон чинь яг нэг Toy Story-гийн ending-ийн өрөөнд нь байдаг обон дээр нь байдаг нэг тийм юунууд шүү дээ. Үүлнүүд. Харваас л угаасаа Toy Story-г санагдуулахаар Toy Story үүлнүүд Taylor Swift-ийн вебсайт руу яваад оронгууд гараад ирчихсэн гэж байгаа байхгүй юу? Бүр тийм ингээ фонт энтертэй болчихсон заяа. Тэгээд хүмүүс ингээ жоохон фэнүүд нь бодоод энэ Toy Story-д янз бүр юм хийх гэж байгаа юм болов уу? Toy Story тоглосон юм болов уу? Эсвэл дуу муу гарах гэж байгаа юм болов уу гэд. Тэгээд хэдхэн минут л тэр нь тэнд байсан гинэ вебсайтн дээр нь. Дахиад хүмүүс ороод шалгах гэж байхгүй болсон байсан гэсэн. Буцаад ингээ нормал болчихсон. За тэгэнгүүтээ манайхаа Disney-гийнхан яг энэ хүү Toy Story-га промот хийх гээд billboard тэгээ том самбар ингээд Hollywood-д авчихсан түрээсэлчихсэн байсан гэж байгаа байхгүй. Гэтэ тэрэн дээрээ болохоор Toy Story 5 in theaters тэгээ Toy Story 5 одоо кино театруудаар тэтдэг өдөр гарч эхлэн гэл нэг уул нь бол normal кинонуудын промо нь тийм байдаг шүү дээ. Тийм байгаагүй заяа. Кино театр тэднээс эхлэн чигэдэг юм уу тийм мэдээлж байгаагүй Toy Story гэж бичээгүй зүгээр харвас яг Disney-гийн Toy Story-гийн
сурталчилгаа юм шиг ягаад гэхээр яг тиймэрхүү төрлийн фонт эсвэл яг нэг үүл мүлээ те тэр эндигийн өрөөний үүл мүлийг ингээд тавьчихсан. Гэхдээ зүгээр юу биччихсэн бэ гэхээр TS. The Toy Story гэж байгаа хоёр үгний эхний үсгнүүд TS гэж бичсэн байгаа байхгүй юу. Гэхдээ хүмүүс тэрийг харчаад энэ Taylor Swift-тэй холбоотой байх гээд. Яагаад вэ гэхээр манайхаа Taylor Swift чинь өөрийнхөө нэрний initial-уудыг буюу TS гэдэг үсгүүдийг trademark хийгээд айл үжи авцсан гинэ. Тэгэхээр өөрийнх нь эзэмшлих болчихсон гэсэн үг. Тэгэхээр хүмүүс хамааралгүйгээр брэндүүд ч юм уу янз бүрийн юмнууд TS гэдэг үсгнүүдийг ашиглаж юм зарж марж болохгүй гэсэн. Хамаг ирхэн Taylor-т байгаа гэсэн үг байхгүй юу? Тийм болохоор хүмүүс тэрийг мэддэг болохоор фэнүүд нь Taylor Swift айл үшээ TS-ийг trademark хийгээд авцсан шүү дээ. Тэгээд Disney-гийнхаа ашиглаж байгаа болохоор энэ яг collab хийж байгаа гэдэг мэдэгдүүлэх гээд байгаа юм шиг байна гэд. За тэр нэг нь бас нэг clue байсан заяа. За түүнээс гадна хүмүүс TikTok дээр очоод Taylor Swift-ийн нэрийг нь хайнгууд нөгөө нэг Toy Story гэж үүлнүүд ингээ гарч ирж байгаа гэж аахгүй юу? Ийм эможинууд. Амар сонирмагаз. За тэгээд хүмүүс окей өстө яг л энэ хоёр хамтарч байгаа юм энэ гэд. За тэгсэн чинь бүр ингээ баталгаажуулаад заяа. Disney-гийнхэн ингээ яатсан байсан. Өөртөө нэг юм дээр ингээ суурьтаар ингээ юу яатсан байхгүй юу? Пост хийчихсэн. Тэнгүүдээ caption ингээ бичсэн байсан. She's making those moves up as she goes. Тэгээ энэ нь болохоор Taylor Swift-ийн Shake It Off гэдэг тэрхүү дууных нь мөрнийх нь reference байгаа хгүй. Яг бол тэр дуун дээрээ I make move up as I go ч нэг тиймэрхүү юм бичсэн байдаг. Тиймэрхүү утгатай мөр байдаг. Тэгээ тэрийг зүгээр I гэдэг те B гэдэг үгийг нь өөрчлөөд тэр гэд те she гэд болгоцсон байгаа хгүй. Тэгэл ер нь Taylor-ын яг тэр үгийг нь зүгээр ингээд те мөрийг нь копидчихсан байсан гэсэн үг. За тэнгуүл хүмүүс окей те энэ үнэхээр л яг collab хийх гэж байгаа юм ингээд бодоод исэн чинь үнэн байсан юм байна лээ. Taylor саяхан гарч ирээд тэрийгэ зарласан. Taylor Swift яг Toy Story 5-ын original soundtrack-ыг хийгээд ийм дуу гаргасан юм байна лээ. Гарах гэж байгаа ч гэлөө. За тэр нь болохоор I knew it, I knew you гэдэг ийм дуу юм байна лээ. Энэ дуу цацагдчихсан юм байна шүү манайхаа 6 сарын 5-нд аль бие ёсоор ингэ цацагдчихсан юм байна. За тэгээ ингэж баахантай айгуу тийм жижигэн байдлаар ингээд хинт өгж жогоод ингээд аль бие ёсоор Toy Story, Taylor Swift хоёр хамтарч байгаа гэдгээ зарласан байна. За манайхаа иймэрхүү хов жавуудыг та бүхэндээ ярьж өгөх гээд бэлтчихсэн байна. Тэгээд та бүхэнд энэхүү weekly recap маань таалагдсан байх гэж найдаж байна. Хэрвээ бичлэг маань таалагдсан бол лайк дараарай. За тэгээд channel дээр subscribe дарж амжаагүй байгаа бол юу хийхээ мэдж байгаа байх. Subscribe дараарай. За тэгээд миний Instagram account right here. Instagram-ыг нь бас дагаарай. За ингээд дараагийнхаа хов болонгаараа цааш хэмжлэгтэйгээ уулзлаа. Түр баяртай.